Powered by Riverside FM. Hello. Бидний харсан кино подкастын маань эпизод 2 маань болохоор 4-р сарын 13-ны нэм гарагт бол цацгад бэлэн болсон байна. За бид нар 2 дугаар дээрээ бас нэг гайхалтай киног сонгож авсан. Алдарт Шотландын зохиолч Эрон Уашин романаас сэдвэлсэн. Тэгээд Дэнни Бойл найруулагчаар ажилласан. Тэртээ 1996 онд гарч ирсэн Trainspotting гэдэг хар тамхины талаар өгүүлдэг кино сонгож авсан. Энэ болохоор тулгайгийн сонгож авсан кино байгаа. Тулгай болсон баялаар заваа юм цамд болгох юм байна. Яг зөвөр үзмээс санагдсан. Ямар гоё санал авлаа. Би ингээд гаднаа тийм шал өөр кино үзэж байна. Шал өөр ертөнц. Би гаднаа амир гэгээлэн мөртлөө дотроо ийм даарахгүй. Дотоо ангийн дотроос амар жамп хийлээ дээ. За энэ кино таалагдсан уу ер нь? Ер нь сэтгэл ямар байна? Тэр нэг ганц хоёр хэсгүүдийг тий үл тооцвол их дэжгүй. Их гоё. Нэг амар бөөлт зүрхсэн тий дотор хэсгүүд байдаг шүү дээ ёо. Тий тэр нэг жорлон руу ордог хэсэг. Яг гоо тэр харуулах гэсэн санаа нь л нөгөө нэг баг тэр зүйлийн төлөө одоо тэр хар тамхины төлөө баг хүний гутал долоохоос ялгаагүй одоо байдгаа тавьдсан нэг харуулж байгаа болов гэж бодсон. Тэр ихтэй бас жоо үзэхэд хэцүүсэн юм шиг. Амар хэцүүсэн. Би бүр what the fuck гэж суугаадсан. Тий. Тэгэд дандаа ороод арайгааг болоо. Тэгээ сүлдээ их гоё. Амар хурдан үзээд тусцсан шүү дээ. Айгу хурдан өрнөлт байсан тий. Тий. Тэгээ ялч тэгээ цаг 30 минут 90 минутын явсан. Тэгээ нүгийн одоо энэ кинон ер нь эхлэн гэвэл одоо тухайн үеийн хотод юм одоо тухайн хот байгаа шүү дээ. Тэрний хот нь эдийн засгийн хямралтай бүссэн юм шиг лээ. Тэгээ зөв залуус нь эдийн засгийн хямрал хот нь. Тэгэл ер нь залуучууд нь тэгэл ойлгохтой ажил хийж чадахгүй. Тэгэл ер нь бол тэгэл өөрийгөө цаг нөхцөөж тэгэл хар тамхи хэрэглэж үзээл. Тэр нь амьдралаа тэр нь юу яг хотын сайн мэдхгүй найруулагч нь бол зохиолч нь тийм. Нэг зохиолч нь Шотланд байх. Тэгээ тэр кинон дээр яг тэр хүмүүсийн аялал надад нэг германаар яриад байгаа юм санагдсан. Чамд тийм санагдсан уу? Айгуу сонирн байсан. Ойлгоход үг хэлэх айгуу төвхтэй. Тийм. Яг герман үчиж магадгүй. Гэтэл нэг арай өөр аялал байсан те. Яг нэг хатуу ярьдаг ч юм. Тийм. За тэгэл уу. Тэгээ сабтитлд үзсэн тул даа л давж гарлаа. Тэ. Тэр нөгөө Sick Boys-тэй хөөрхөн залуу юм байна гэж. Юу вэ? Тийм үү? Яа, царайлыг харагдсан. Царайлын тэр дондаа бас тимэт. Тийм гол дүрийн залуу бас нэг тийм царайлыг хардаг бай тээ. Жолн руу орчих юм чи яа царайлыг харагдтээ. Арь тийм ээ. За тэгээд энэ киноны энэ гол санаа нь бол юм хар тамхи, ер нь дон, тэгээд юм groin ашиглаа сэтгэл зовлон бие махбод ер нь ямархуу үр дагавар харуулдгийг ер нь харуулсан. Тэгээд тийм нийгмийн хямралыг харуулсан ажилгүйдэл тэгээд ер нь залуусын хар тамхины ингээ автаж байгаа байдал
Тэгээ юм нөхөрлөл хамгийн гол надад энэ юм төгсгөл хэсэгтээ илүү их харагдаад найс нөхдийн нөхөрлөл нэг тийм тэдний хоорондын харилцаа нэг тийм бараг дээш нэгнийхээ татах биш бараг доош болон татаад идэг. Тэр санагдсан. Тэгээд мэдээж нэг альтернатив нэг хэллэг наацсан choose life гэдэг. Тэрийг бас их харуулсан. Тэгээд миний бодлоо киноны гол санаанд нэг иймэрхүү л хата. Өөртөө тэмдэглүүлсэн шүү дээ. Чамд юу ямар хуу гол санаа гэж бодож байна? Нэр нь нөгөө Trainspotting гэж байгаа шүү дээ. Сая би Google дээр үзье яг Trainspotting гэж юу гэсэн үг юм болоо гэсэн жоо нэг тэр чинь нөгөө харт амхийг гарна ингээд суцсандаа шахаадсан шүү дээ. Тэгмээдээ гар суцсандаа ингээд шахаад байх тусам ингээд нөгөө нэг тэр гарны тэгсэгт нэг тийм нэг маркч гэх юм уу нэг trace нэг тийм уул мөрөө үлдээд юм байна л та. За одоо ингээд харт амх хэрэглэсний уул мөрний гараар нь ингээд дүүр ингээд үүсчтэй юм байна. Тэнгүүт яг тэр үлдээд байгаа тэр ингээд маркийг нь одоо train track гэж нэрлэдэг юм лээ. Тэнгүүтээ яг тэрийг нь яг ингээд тэрнтэй холбоод харт амхны хүний биен дээр үлдчихэж байгаа уул мөрийг нь train spotting гэж нэрлэдэг юм лээ. Би наадч судлаа гэсэн. Гараар нь яг ингээд spot хийгээд ингээд энэ бол drag addict ингээд юмд донцсон юм байна гэж хартар байсан юм лээ. Тэгээд юу нэрээ ингэж гисэн юм биш те. Угаасаа train spotting гэдэг нь бас ямар нэгэн зүйлд хэтэрхий их донтох overdose буюу хэтэрхий ихээр хэрэглэх гэдэг утгатай. Тэгээд за ихний үзэгдэлтэй юм жорлон байсан. Дараагийн үзэгдэл чинь нэний чинь нэг клаб урдсан шүү дээ. Тий. Тэрээс ямар хаа санагдсан. Спат бүр яаж байгаа юм бэ тий. Тийм ээ. Тэр хэсэг бас нэлийн том WTF. Юу байсан шүү те. Яг хоол нэг тайны цагаараа хоолоо идчихэж байгаа л тэр хэсгийг үзээл бүр ёо. Яриачтэй хүн хоол идчихэж байгаа тий. Тийм шүү дээ. Тэгээд энэ хин хоёр Томи чинь юу байсан юм шиг лээ те. Нэг найз охинтойгоо энэ билээ явдал хийж байгаа бичлэг хийсэн. Тэгээд трийгээ үзэж хийдэг. Бас нэг тиймэрхүү өөрөө юм харуулт юм байл шүү. Тэ. Гэтэ залуучууд үнэхээр ийм байдаг юм уу? Ийм заваа амьдэрдэг юм уу? Харин тийм ээ. Үгүй гэж хэлээч. Гохат. Таманаас Монгол залуучууд яах. За тэр чинь. Тэггүй. Тэр ер нь тоогийн ер нь байдал ер нь бас иймэрхүү байсан гэдгийг л ер нь онцолж харуулж байгаа гэж би бодсон шүү дээ. Тэгээд эдгээр чинь нөгөө нэг байшинд нэг эмэгтэйсэн шүү дээ. Тэр одоо хэний ч хүүхд юм байгаа нөгөө хүүхдээ харахгүй. Тэгэл н хар тайван хэмээс ороод цаг нөхцөөл гэсэн чинь хүүхд нь ингээ хоол идэхгүй хүчтэй. Тэр хэсгээс амарсан тий. Амар томатик гэсэн үг шүү. Тэр гэхдээ хэний хүүхдүүд нь тодорхой олцсон үстэй. Тэр хэний хойлоо? Sick boy гэсэн шүү. Sick boy хойлоо те цаа чи нөгөө нэг бүр хараад уйлж мүлээдсэн те. Тий яха. Би бол тэр хүүхд юм байна л гэсэн шүү. Смарт. Аим шигтэй. Марк нөгөө нэг гэртээ байж хат ингээд нүдэнд нь хийм харагдаад идэв шүү дээ. Тэр хэсэгс юу те. Тэр хэсэг ёо. Яа живж ер нь амар юу байсан. Тэг хүүхд мөг тан дээр явж байгаа те. Царайг нь бодохоор. Тэр нөгөө нэг юу юм шиг аа миний бодлоо. Одоо харт тамхинд донцсон хүн одоо засах гэж үзэж байгаа шүү дээ. Өөрийгөө идэх гээд.
тэр үйл явц нь юм хүнд болохыг харуулж байгаа юм бол одоо хар тамхи татчихж байгаа татгаа болж байгаа тэр үйл явц нь угийн тухайн хүний бие ингээд цаас нь хийгдээд байгаа шүү дээ. Тэрнтэйгээ тэмцэж байгаа тэр юмыг л харуулж байгаа юм болов гэж бодсон шүү дээ. Тэр нэг жорлонтой хэсэг гэдэг ирсэн шүү дээ. Тий. Тэр жорлонтой хэсэг чинь бас нэг юм тайлж өсөж болно. Одоо ингээд хүн тухайн өөрөхөд онцсон хар тамхиа олохын тулд ингээд юу л бол юу гэж байгаа. Ингээд 0 руу хүртэл ингээд ороход бүр ингээд бэлэн. Тэр процесс бол угаасаа аим шигтэй заваа. Гэхдээ яг тэрийг хэрэгэлсэн хойноо яг юу ямар мэдрэмж авдаг вэ гэхээр тэр жорлон руу ингээд амар гоё цэвэр ус руу ингээд шумбадсан шүү дээ. Тий. Тэнгүүтээ хэрэгэлсэн хойноо яг тийм мэдрэмж авахын тулд тийм их амар хэцүү процессыг туулаад байна л гэдгийг бас харуулж иж магадгүй. Тэ бас тийм л юм байл. Ер нь тийм байна те. Яг нэг гоё уялдаа холбоог нь үзвэл. Тэгээс манай нөгөө хинч Диана хэлээ дээ. Маркийн нөгөө нэг сайн болсон юм ихтэй. Тэгэл тэрнтэй нэг уулзж агаад тэгээд юм амьдралаар өөрчлөө шин зүйл хийвийг зүгээр юм биш үү. Тэгэл манай залуу чинь өөр тийшээ яваад ажил хийж эхлээд арай илүү нэг жоохон өөртөө анхаарал явж исэн чинь сэлтэй нэг бүтггүй найзууд нь тийм гайхаад араас гэж нөгөө амар ууртай нөхөр гарч ирсэн шүү дээ. Тэр чинь одоо хин гэлээ Big B лөө. Тийм Big B. Francis Big B. Тэр хэцүү нөхөр л шүү. Би бол ингээд Канад дотор хахтал тэр хажууд тахар үнэхээр тохгүй юм чи. Гэхдээ яагаад тэр бүнийг ингээд гисэл байн хамт байсан бол яа тэгэл яач ихээр бас ингээд дараа нь алуулмал гэж утсан юм болов. Эсвэл тэгэл явлаач гэсэн тэгэл энэ чинь үндэл жоо нэг юу дүрштэй төрөмгийн төөрт нь гаавалдаг юм ахэд бас таньдаг хүмүүнд нь гаавалж магадгүй гэсэн бодолтой ажиж магадгүй. Тэгээ нэгсэн баг батны аргаар баг шоронд явуулчихъя гэсэн бас бодолтой ажиж магадгүй. Гэтэ яг тэр төсөлд нь тэгээ өөрөөсөө л болол шоронд явцсан л та миний бодлоор. Хин? Big B шоронд явцсан гэж үү? Цагдаа нарт барьжсэн шүү дээ. Тэр бодоо шоронлол явсан гэж бодсон. Яг магадгүй л энэ тэр тэгтээ нөгөө нэг засбал таксан тавьдсан болохоор одоо салах гал гэсэн юм шүү. Гэхдээ шоронд явдсан шүү. Би нэр 2 дугаар анги мэдсэн шүү дээ. Тэгээд мэдээд аа. Хоёр нь хэрвсэн бэ? Хоёр нь яг хөө дайжгүй нөгөө гол нь эдний нөгөө нэг амьдрал нь илүү өгүүлж байгаа болохоор илүү гой санагдсан. Одоо ер нь ямар ч кинод хийдэг үстэй ер нь эхний анги дээр бас үйл явдлын дараах үйл явдал амар сонирхолтой. Одоо тэр зохиол нь ингээ сайн ч юм уу ч гол нь ингээ дараа нь юу болж байгааг харуулж байгаа болохоор тэр нэлээд сонирхолтой. Сүүлд ингээд манай гол дүрэн залуу Марк гэдэг ингээд л дуусна амар монолог гэж дуусна шүү дээ. Ингээд choose a job, choose a family, choose a fucking big television гэдэг. Энд бол ингээд одоо өөрийнхөө энэ хуучаа амьдралаа ороход одоо өсвөр насны энэ амьдралаа ороход ингээд том хүн болох үйл явц руу ороод амьдралыг сонгож байна гэж дуустдаг та. Тийм. Хоёрдугаар ангитай яг энэ хүн яг үнээр амьдралаа сонгосон байх уу? Үргэлжлэн яасан бэ? Тэр сонирхолтой санагдсан. Дианатайгаа бол хамт амьдэрсэн юм лээ. Тэгээд хүүхдээ олж чадаагүй гэсэн. Тэгэл салчихсан л гэжсэн л ш. Тэгэл ер нь шал дэмий юм цаг хугацаа өнгөрөөлөө гэл. Тийм үү? Тэгээд хэрэг амьдралыг сонгоогүй гэсэн үг. Гэгөө ер нь амьдралыг сонгосон ч гэсэн тэгэл заавалаас сайнаар дуусгалбгүй шүү дээ. Тэгж яах. Хоёрдугаар ангид гарсныг бодлоо угаасаа сайн болоогүй л байна л та.
Өө нэг юу ах уул нь гоё дууссан баха. Эхнийгийн төгсөлж гоё штэ. Тэгээд хоёр дахь ангич нэг мөнгө олох гэж л тэгж хийсэн. Тэгээд дээрэс нь одоо юм хоёрдугаар ангийн тусад нь үзэх юм бол нэг сайн болоогүй юм. Зүгээр эхний ангийн үзээд дараагийн анги дээр одоо юу болж байгаа тэрийг үзэхийн тулд л үзэж байгаа. Тэгээд бас миний бас өөрний гадарсан юм. Нэгдүгээр анги дээр дөрүүдийн сэтгэл хөдлөл, жүжиглэл бүр амар сайн санагдсан. Ер нь дүр болгон ингээд өөр дотоод сүнсүүдээ ингээд амар сайн илэрхийлж чадсан шиг санагдсан. Одоо амьдралаар ямар хүмүүс байдгийг бол мэдэхгүй. Тэгээ Марк бол тэгээд юм ухаантай ихтэй тийм зориггүй. Уул нь ингээд түүнд ингээд амар мэдрэмжтэй авьяас маяс гэдэг ч тэгээд тэрийг нэг амар тоодгүй ашигладаг юм шиг санагдсан. За тэгээд sick boy байна. Чиний царайлаг залуу. Нэг тийм ухаалаг царайлаг мөртлөө нэг тийм ёс суртахуунгүй доожоогүй юм шиг санагдсан. Тэгээд Big Bay Spot нэг тийм үргэлж нэг тийм өрөвдөлтэй одоо нэг юм цайлганд өрөөд нь штэ. Юм найзууданд нэг тийм цайлганд дөө тэгээд өргөдөл ямар нэг юмний буруутан болол дуусчдаг гинэн. Иви шорд явсан штэ. Тийм юм хохирогч дүр болчдаг. Хөрхий. Тэр санагдсан. Тэгээ Big Bay бол юм галзуу төрөмгий тэг нэг юм тогшин. Тэгэл тэр үнтэй нэг жоохон юу ажиллахгүй сөрж болохгүй нэг тийм ааш цантай. Тэгээ Томи бол тэгээд бас уулнаас хөрхий сайн тал руу ичээжсэн ч гэсэн тэгээд түн ингээд сэтгэл зүрхэн дааж чадахгүй юм уу та нэг тэсээгүү. Тэгээд хөрхий хорвог ирсэн. Тэгээ миний хувьд бол бас ингээ харуулах гэсэн санаагаа ингээ сайн харуулсан. Тэгээ тухайн нийгмийн бас ингээ хэцүү нөхцөл байдлыг харуулсан. Тэгээ дөрүүдийн хөгжүүлэлтийг амар сайн харуулсан. Тэгээ юм нөхөрлөл одоо ингээ чинь ямар хүмүүстэй нөхөрлөж чинь тэр хүмүүс ингээ чамаа дээш нь татхуу доош нь татхууг бас нөлөөлж идэг. Тэрийг харуулсан. Тэгээ зуршил гэдэг зүйлийг тэгээд бас сайн анхаарч ирээ. Би түрүүний явж хамтаа нэг ярьсан да. Бас энэ кинотой холбогдсон. Зуршил гэдэг зүйлийг. За энэ киног чи 3 үгээр илэрхийлвэл юу гэж хэлэх вэ? За надад бол нэгдүгээр төсвөр нас гэж орж ирнэ. Бас энэ хүмүүс ингээд одоо youth гэж ярьдаг шүү дээ. Youth буюу залуу наснаасаа одоо grown up adulthood руугаа явж байгаа учраас энэ бол өсвөр насны хүүхдүүдийн үйл явдал гарч байна гэж үзсэн. Хоёрдугаарт бол эрхчлөө гэж харж байгаа. Гуравдугаарт гэрэлтгээ. Амар харанхуй кино гэрэлтгээтэй зөвлөд. Тийм надаас ер нь эрхчлөө гэдэг зүйлтэй ойртох юм санагдсан. Тийм ээ. Одоо жишээ нь хүмүүсийн боддгоор гэх юм бол ингээл байнгын өөрийнхөө хүссэн юм хийгээл ингээл байнгын мансуураал үргэлжийн ингээл 24 долоо happy яваадах ингээ их чөлөө бол биш. Илүү тийм нэг дисциплин одоо буюу одоо сахилах бат тийм хүн сахилах баттай байж тэр нь ингээ жинхэнэ их чөлөө болдог гэж нэг уншижсэн байхгүй юу? Ер нь сахилах бат гэдэг зүйл их чөлөөг үүсгдэг учраас тэр яг ийм эмх замбраагуутал болол их чөлөө ерөөсөө биш юм аа гэдгийг бол киноныхаа төгсөлчсийг харуулдаг байгаа юм санагдсан байхгүй юу? Сүүлийн яг монолог бол хамгийн их сэтгэл зүрхэн үзэхээсээ ч өмнө ингээд тогтцсон байсан учраас бол үнэхээр их чөлөө гэдэг зүйлийн жинхэнэ definition уу тодорхойлтыг нь бол харуулсан гэж харж байгаа. Яг зөв. Яг тэр төгсөлсөө бол бас ялж байгаа. Тийм мэдрэмж төрүүлсэн шүү. Тийм. Аха. Тийм киноны дуунууд нь бас айгүй гоё юусэн шүү тий. Юм амар. Одоо хам дээр наацсан постлууд нь ярьж байгаа ингээл дуучтан гэдэг нь бол айгүй. Тийм. Үнэхээр мэдрэмжтэй залуус байсан.
Тийм муу хүмүүс ч гэсэн дээ гэж. Тийм уул нь ингээд зөв замд явбал ер нь зөв явах л хүмүүсээс. Тэгээ ялчгүй тэгэл буруу зүйл хөтлөгдөөд тэгээ явчихсан. Бас жишээлбэл одоо дөрүүдийнх нь нэрүүд байгаа шүү дээ. Харах юм бол ерөөсөө хоёрхан хүн л Francis Bigby тэгээд Mark Renton хоёр л өөрсдийнхөө жинхэнэ бүтэн нэрээрээ гардаг шүү дээ киноны хадвар. Бас нь болохоор одоо Sick Boy, Spad, Tommy энэ бол бүгдээрээ ингээд нэг нэмүүд байгаа байхгүй юу? Ингээд хочууд нь байгаа. Тэгэхээр энэ хэд бол ерөөсөө ингээд том болоод ингээд өсвөр наснаасаа adulthood руу арай ороогүй нөгөө одоо Mark болохоор яг тэр үйл рүү орох гээд явж байгаа. Francis бол угаасаа л айлуудын том болсон хичээл насны хүн учраас тэр нэрээ гараад байгаа юм болов уу гэж. Яс боцсон. Тийм ээ те. Пүүч чамаар амар анзаард юм би. Mark ингээд том болоод байгаа учраас нэрээ босно л болохоор ерөөсөө ингээд нэрээ гарах нэг ч гардгүй шүү дээ. Тийм ээ те. Ямар сонирхолтой. Тийм. Бодоогүй юм биш үү. Би ч одоо нэг 3 үгээр хэлээ нэг. Найд нөхөрлөл. Тийм зуршил. Тэгэл бараг өөрийгөө олох. Лоо гэж бодчих. Өндө маркет тэгэл ер нь өөрийгөө олж эхэлсэн дээ. Өөрийгөө олол гоё гэгээрээ л тусч байгаа санагдсан шүү дээ. Тийм. Яг тэрэнд таалагдсан. Тэгэл энэ киног ингээл сэтгэл хаамжтай үзсэн дээ. Эхэндээ болж байгаа юм тоххой байсан. Тэгээд эсвэл тээ. Сайхан гэнэс шүү. Чаны 10-аас хэд үнэлэхээр байна? За өмнөх 7 оны киног өндөр үнэлсэн чинь наа шүүмжлээд билүү дээ. Гэтэ би угаасаа надад сэтгэл төвлөсөн юм чинь 8.5 гэж үнэлнэ. Тийм би бас 8 гэж л үнэлнэ. Би ч мараа өмнөх киног 6 гэд үнэлчихлээ багш. Тэгээ энэ бол яг үндэ хайлч байна. 8 кино. Бүх юм л амар сайн кино л. Энэ үүний чи Danny Boyle-ийн найруулагч өөр киног үзчихсэн үү? Гуха. Тэр нэг чи үзчихсэн баха нөө ядуус харуулын сайтан гэдэг шүү дээ. Тийм. Тийм тэрний найруулагч юм билээ. Тэгвэл үзсэн юм байна. Энэ киног бас тэгж байгаа юм байна. Тэр бас амар сонирхолтой кино тий. Хэлээ тэрний талаар бас яриалаа. Хувийн хариулт нөөрийнх нь амьдралт гэдэг шүү дээ. Тэр их сонирхолтой. За зөв нь олон кино үзчихсэн байна. Найруулагч. Тэр нөө юу үзчихсэн шүү дээ. 107 цаг гэдэг хадан тавчуулагч шүү дээ. Би яг үзэж байгаагүй шүү дээ. Нэг залуу байдیں۔ Тэгээд яг тэр хадан тавчуулагдаад амар олон зүйлийн талаар ухаараад ирцүүлдэг. Тэр кино. Тэгээд энэ нөө 28 өдрийн дараа кино байна. Аим шиг. Одоо энэ жил 28 жилийн дараа гээд хийгдэж байгаа. Сонсч л. Энэ найруулагч сайн л. Сайн кино л хийсэн. Яна сайн харсан чинь мундаг найруулагч байна уу? Чин киног за яг энэ киног яг үе. Энэ эпизодыг төгсгөлт явуулах гоё энэ киног тавьсан дуу санал болгоолоо. Доо юу? Бага батаа. За чи санал л одоо. За би санал болохоор дуу юм бол яг бацаа 2 дуу байна. За. Нэг нь болохоор Perfect Day гэдэг дуу байдаг шүү дээ.
Lowry гэх дуучин. Тэр энэ болохоор кинон дээр яг гартай. Марк нэг overdose болоод хит хэрэглээд ингээд яг имлэг рүү явж байгаа үед гардаг дуу юм уу? Амар гоё тийм нэг төгөлдөр өртэй. Тийм. Чи санаж байна. Тэр дуу бодож байна. Би бас энэ дунд угаасаа амар багасаа дуртай байсан болохоор энэ кинон дээр сонсоод бүр гайхаад. Тийм үү. Баярлсан. Тэгээд хоёр дахь дуу нөх юм бол энэ бас кино дээр гарсан хамгийн хиндээ нэг Last for Life гэдэг Iggy Pop-ийн. Бас ингээд амьдралын хурдан хэмнэлийг харуулдаг. Бас нэрнээсээ тодорхой Last for Life буюу ингээд амьдралд шунан дурлах гэдэг утгатай дуу. Ийм хоёр дуу бол санал болгохоор байна. Энэ кино тодорхойлвол. Би ч одоо юу саналлах гэдэг радио хийдэг дооноо бас зогсож болох юм тий. Тэ. Тэл нэг доо. The no surprises энэ жаа. За ийм дуу саналлаа. За тэгэл бидний нэг дугаар нэг иймэрхүү л болж өнгөрч байна да. Өөрөөс юуны талаар юм те. Тэ кино бол гэдэг. Киногаа. Би сонгосон. Дараа талын кино сонгосон. За. Тийм л хороо миний санал болох кино байгаа. Толгой их шиг балер заван кино байхгүй. 7 Years in Tibet гэдэг нэг төвдөд өнгөрүүлсэн 7 жил гэдэг нэртэй. Netflix дээр байд юм лээ. Тэгээд буухасаа энэ 4 сард бол Netflix-ээс буух юм лээ. Тэгэхээр тэрнээс өмнө бол амжиж үзчихье гэж бодож байна. Гол дүрт нь Brad Pitt тоглодог. Тэгээд ямартай ч гол дүрийн жүжигчин Brad Pitt маань төвд рүү яваад одоо эсэлгал интер суртгал юм шиг байна. Би бол трейлерээс нь харахад бол тиймэрхүүс харсан. Энэ киногоос авсан байгаа. За тэгвэл дараа талаа нэг бас гоё киног л үзэх юм байна. Энэ 7 хоног гэгэрч өнгөрүүлцгээе. Энэ киноны нүгэл хэлэнцээг мартцгаая. Хаста одоо нэмэрхүү кино жоохон бага үзцгээе. Жоохон чангадаад ш. Хорцтаад ш. Энэ киноч тийм бас жоохон нэмэх 18 хөө 21 хөө тиймэрхүү хэсгүүд юм билээ. Тэгээ бага насны хүмүүс үзэж болохгүй. Эртээ тусч үзхий хатуу хориглоно. Яг байна. Тийм байна. Энэ дугаарууд дээр бас өөр кино мэнаны талаар мэдээлэл оруулмаар ч юм шиг санагдах юм. Эсвэл зур дан киногоо яриад бол жоо. Киноны мэдээлэл хэдэн юм лээ? Одоо ойр зургийн нэг кино мана тий юу болсон талаар. Одоо нэг Love Death and Robots season 4-ний илүү 3-ний илүү трейлер засагдсан шүү дээ. Бас гоё л хэлээ тэр. Yes. Трибл хүлээж байна. Black Mirror-ын шинэ season гарсан байл шүү дээ. Харин тийм л. Үзэж явж байгаа. Тэр ихтэй хүмүүс амар шуугаад билээ. Сайн болсон гэж үү? За тэрний талаар ярьж болох юм шүү дээ. Бүтэн би үздэггүй шүү дээ. Яг ингээд нэг гарчгийг харж байгаа л сонирхол татсан юм үзсэн шүү дээ. Энэ бол өмнөх сизнээс л нэлийн сайжирсан л гэж хүмүүс ансахтай үү? Окей. Тэгвэл нэг сонирхнаа. За тэгвэл энэ дугаараа дуусгацгаая. За. Bye.